Энэ удаагийн дугаартай маань Son аппликейшн хамтран ажиллаж байна. Хүү манайхаа цаан чинь Google Pay дэмждэг олон улсын кредит картыг Son аппликейшнаас Bonomo-тай хамтран Монголд анхудаа гаргасан байна шүү. Энэхүү кредит картыг Android үйлдвэрлэлийн системтэй ухаалаг утас, цаг гэд бүх төхөөрөмжнөр ашиглах боломжтой бөгөөд дан ганц Монгол гэлтгөө дэлхийн аль ч улсад ашиглах боломжтой байна шүү. Мөн энэхүү кредит картаа Google Pay толбоод зээлийн эрхээ 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой ажээ. Иймд эрхэм үзэгч та бүхэн яг өөрсдийн гэсэн картаа идэвхжүүлээд төлбөрөө хормын дотор ядах юмгүй хийгээрэй. Son аппликейшн. Картанаа. Шилээл Son Pay. Хөх. Энэ арай том уу? Son кредит карттай боллоо. За юу эцгэндээ манайхан таад маань амралтын өдрийнхөө өглөөг сайхан өнгөрүүлж байна уу? Бидэд өнөөдрийнхөө бичлэгээр таад шинэ зурлаар бэлэг барих гэж байна. Ямар зурлаа гэж үү? Энэ бол бид бүхний танил алдарт Gravity Falls зурл үлээ. Монгол гарахтаа хүндийн хүчний уналт нэрээр танигдсан Gravity Falls анимашныг мань үзээгүй хүүхэд багчууд гэж бараг байхгүй л үү дээ. Уг зураг маань хамгийн анх 2012 онд цацагдсан бөгөөд зурлыг Америк нэгдсэн улсын аниматор зохиолч, найруулагч, дуу оруулагч Алекс Хирш анх санаачлан бүтээсэн бөгөөд хэрв та бүхэн мэдэхгүй бол уг зурлыг санаачлагч Алекс өөрөө авгах Стэний дүр дуу оруулсан байдаг юм байна шүү. Gravity Falls зурл бол хэм маяг уур амьсгалын хувьд тэртех 1990-нд гарч ирсэн алдарт найруулагч Дэвид Линчийн бүтээл болох Twin Peaks-тэй ерөн төстэй боловч илүү хөнгөн зөөлөн уур амьсгалтай хүүхдүүд зориулсан гэж хэлж болно. Зурлын маань үйл явдал Америк нэгдсэн улсын Oregon мужийн Gravity Falls гэх хот дүрэндэг бөгөөд энэхүү хот нь хэдийгээр уйдгартай жижиг мэт боловч 9 шидийн амьтад нууц туршилтууд, сүнс сүүдэр, гүйдэл, харь гаригийнхан өөр ертөнцийн биетүүд гээд байхгүй зүйл байхгүй газар гэхэд буруудахгүй. Gravity Falls зурлын өөр нэг онцлог зүйл бол нууцлаг үйл явдал бөгөөд янз бүрийн толгой эргүүлэм, нууц хуйлдаануудаас эхлээд янз янзын плот твист гээд мань хэдийгээ бас сайхан тархитан шүү дээ. Одоо ингэж хэдүүлээ зурл руу орцгоё. Нэрэн та админ зурлаа эхлүүлэхээс өмнө манай сувгийг дэмжиж лайк болон subscribe дарахаа мартаоцээ. Хаяа мартсан байт юм билээ шүү дээ. Тэгж үжил бид л дараа нь Gravity Falls шиг гойгоо зурлууд оруулна шүү дээ. Нэгдүгээр анги. Энэхүү зурл маань аль бисоор эхлэхэд зурлын маань гол дүр Deeper ихэр ихч Maybell-тэйгээ голфын машинаа тавслаас нисэд ороод ирдэг ба энэ хоёрын араас бүр юу ч мэддэхгүй асар том биетэй мангас хөөгөстэй. Тэгсээр энэ хөдөлтөн бүр яг эд дундаа ирэхэд Deeper ч өөрийгөө ихч Maybell-ийн хамт танилцуулаад яагаад энд ийм нөхцөл байдал донд орсон талаараа ярьж эхлэв. Deeper Maybell хоёр бол зуны амралт эхлэмэгц аав ээж хоёр нь манай хоёрыг агаарт байлгаж уушиг мушигийн цэвэрлэн гэснээр Америкийн хойд зүсгт байрлах Oregon мужид амьдардаг аав ах Стэн рүү явуулсан ажээ. Гэхдээ яг Deeper Maybell хоёрын яг ч аав ах нь биш бөгөөд эмээгийнх нь ах гэхээр одоо өвөг наг загцсан болоод байгаа юм уу хаашийн. Уг нь кинон дээр тэгж дууддаг боловч манайд аав ах гээ явцсан болохоор тэрүүгээр нь явъя дөө. За тэр ч яах вэ? Энэхүү аав ах Стэний дээр ирэхэд Deeper ч орчиндоо дасах гэж жаахан удсан боловч Maybell бол аль хэдийн орчиндоо дасаад аль хэдийн энд амьдраад удцсан хүн шиг явж байгаа юм чинь. Ядаж байхад тэр зур Deeper-ийн аав ах Стэн ч бүр хоёр дүү нараасаа дутгааргүй хүүхчиг зантай бөгөөд энэ газрын мухартаа бол нууцлаг овоохоо гэд жуулчдад зориулсан газар ажиллаж юм идэхгүй жуулчдын мөнгийг дээрэмдэх гээд байгаа. За тэгсээр үзэг зөлөгтөхөд Maybell ч одоо нууцлаг овооход орж ирсэн бандыг харангуйтаа шууд крашлаад нууцаар цагаан энтер дамжууллаа. Тэгсэн Maybell тэрэн дээр би чамд таалагддгүй тийм мэдээж тэглгүй байх үгээ бичсэн ч ах шиг. Айхтар нүрэмгүй өгч өнөрэ. Тэр зур Deeper ч энүүгээр дэргээр тоосмоос арчид үнэн ажилтаа явж байдаг ба Deeper ч одоо Maybell-ийг харсан банд болгонтойгоо сэтгэх юм уу гэж асуугаад ч ах шиг. Бүр үнэн эсрэг тесрэг ихрүүд байдаг насаа. За түүний дараа аав ах Стэнч гарч ирээд Deeper-ийг ойд зардал хадгээд хөөгд гаргацдаг ба Deeper ч ойрцоох модын нэг дээр нь очиод хадасаа хадах гэхдээ тэр модон дотроо хөндөй байдаг насаа. Гэхдээ тэгэхээр Deeper ч бөөн гайхал болоод нөгөө модон дотроос нэг унтраалга шиг молоод дартал яг ард нь том хавхлаг нэгдэг ба дотор нь 3 дугаартай улаан тэмдэглэл байдаг насаа. Энэ хувийн тэмдэглэлийг олж авсны дараагаар Deeper тэмдэглэлийг нээтэл дотор нь ингэж бичсэн байгаамаа. Би Gravity Falls хотод ирээд энэ хотын үйл явдлыг хачин явдлуудыг судалж ихснээс хойш аль хэдийн 6 жил өнгөрчээ гэсэн байв. Үүний дараагаар Deeper ч уг тэмдэглэлийнхээ хуудснуудыг эргүүлээд үзэхэд тэмдэглэл дээр нь хачин амьтдын тухай мэдээлэл өгдөг ба тэмдэглэлийн гол хэсэгт нь бүр хэндэж битгий итэг гэх тэмдэглэл байхан дээрээ. За тэгж Deeper маань яг нөгөө тэмдэглэлийг үзээд үжижтэл гэнт ардаас нь Maybell гарч ирээд юу үзээд байгаа юм бэ гэж асуугаад Deeper шууд нөгөө тэмдэглэлээ нуулаа шүү. Тэгсээр үдээс хойшлоход нь Deeper ч нөгөө тэмдэглэлийнхээ талаар Maybell ярьж байтал гэнт нэг хүн хаалганы хонх дарлаа. Тэгтэл Maybell дээр нэг банд хурж ирээд болцоонд аваад гардаг ба тэр банд нь бүр харах царайны ноотой байдаг наасан. Ядаж явахад Maybell энэ бандтайгаа бүр оршуулгын газар танилцсан гэдэг жоох шиг. Ингээд үүний араас Deeper дээврийн хүндэд нөгөө тэмдэглэлээ уншаа сууж байтал нэг уудсан дээр нь Gravity Falls хотод байдаг зомбинуудын талаар бичсэн байлаа. Түүний дараа Deeper ч Maybell-тэй хамт цуг болцоонд явсан банд нь яг энэ номон дээрх зомбины шинжүүдтэй таарад байдаг наасан. Өө зөөлөг гэж. Ингээд үүний дараагаар Deeper ч Maybell-ийг зомбитой болцоод иж магадгүй гэдгийг авгаах Стэний газарт нь туслахаар ажилдаг зүүст хэлээд Maybell-ийг мөрдөж эхэллээ. Тэгсэн тэр үеэр Maybell ч нөгөө нэг зомби найз залуутайгаа бүр юу эсийг хийгээд алж өгч байна.
Тэгсээр Мейбелийг нэг өдөр үсээ санаад байхад нь Диппер орж ирээд зомбитой болцоод байгаа талаар нь хэлэх гээд үтсэн ч Мейбел ч Дипперт битгий миний хэрэгт оролцсон гэж хэлээд хөөгд гаргачлаа чаваас. Тиймхүү Мейбел ч болцоондоо яваад өгсөн хойгоор Дипперч Мейбелийг найз залуутайгаа бичлэг үзэж байхдаа нөгөө бандийн гаран салж унж байгааг харчаад золтой зүрх нь хагцсангүй хөрхий. За түүний дараа Дипперч Мейбелийг аврахаар ахынхаа гольфийн машиныг унаад Мейбел рүү хөдлөхцөөр Мейбелч нөгөө бандтайгаа ойн цагт очиж явж байлаа. Тэгсээр удалгүй нөгөө Мейбелийн найз залуунч Мейбел хэлэх зүйл байна гэснээр хувцаа тайлсан чинь юун цус сурагч, юун зомби үндэ явж Gravity Falls хотод амьдардаг баахан одоо хүмүүс байж тааруул яах вэ? Ингээд үүний дараа нөгөө одоочуудын босс нь Мейбелийг хүчээр ихнэрээ болох гээд ойн зах руу аваад явхад азуулж нэг удалгүй Дипперч гольфийн машинтайгаа гарч ирээд Мейбелийг авардаг бөгөөд яг зугатаагаад явж байтал нөгөө одоочууд нь бөөндөө шамбаарлцснаа амар том болж молоод Диппер Мейбел хоёрыг араас нь хөөж гарлаа шүү. Ингээд зурлын маань үйл явдлын эхний хэсэгт ирж байгаа маа. За энэхүү Диппер Мейбел хоёрч нөгөө одоонуудаас зугатааж явах зур Дипперийн нүрэл нэг жижигхэн одон нисчирснэ малгай толгойг шүүрээд унлаа. Тэгсээр эцэст нь манай ирч арайч юу гэж аваах стенийхээ нууцлаг овооход түрээд ирэхэд одоонууд нь ч Диппер Мейбел хоёрыг болон шахаад яах чарахгүй болов. Тэгт нь Мейбелч нөгөө одоочууд дээр очиод ингэж байгаа. Би чиний сандыг хүлээн зөвшөөрч байна гэдэг шин. Үүний дараа Мейбелч нөгөө одоочуудынхаа толгойлогчтой нь худлаа гэрлэхээр болж ирснэ навчүүлээгээд гаргаж ирснэ соруулж аваад бусад одоочууд дөрөв нь харуулж хаяад бөөнд нь хөөгд явууллаа. Ингээд зурлын маань ихний ангиж төгсдөг бөгөөд эцэст нь Диппер Мейбел хоёрч нэг мөн одоочудаас болж муудалсандаа эвлэрээд эргэн авах ахынхаа овоохоо руу яван орлоо. Гэхдээ тэгт нь авах нь Диппер Мейбел хоёртой дэлгүүрээс нь хүссэн зүйлээ авч болох зөвшөөрлөгдөг ба Мейбелч стений дэлгүүрээс дэгээтэй боо авдаг бол Диппер модны зурагтай малгай авч өмснө өнөө тэмдэглэл дээрээ өнөөдрийн босон явдлын талаар бишжүүлдэггээд унтаадаг. Харин тэр зур стен тун эвгүй байдлаар дэлгүүрийнхээ ундааны машины ард байдаг нууцлаг хаалгаар ороод явж байлаа шүү. Юу болох юм болоо? Ингээд зурлын маань 20 дугаарыг эхлэхэд Диппер Мейбел хоёр өглөө босч ирчгээд хэнийх нь ач модны сироп төрүүлж аман дотор нь тусгуу энтер гэдгийг үзсэн сууж байна. Бүр хоол моолороо тоглолцсон ч шиг. Тэгсэн мэдээж тэрэнд нь Мейбел төрүүлж байгаа маа. Үүний дараа Диппер ширээн дээрээ сонин аваад уншдал мангасын зураг авах уралдаанд зарласан байх бөгөөд ялагч нь бүр $1000 шагнал авах мөн гэсэн байлээ шүү. Тиймээс Диппер энэ уралдаанд оролцохоор болоод үжитэл авгах стен гарч ирээд манай хоёртой цагийг хамт өнгөрүүлэн энэ боллоо. Тэгтэн Диппер ч авгахаас ангиж байгаа. Энэ өнгөрсөн удаагийн шиг байх уу гэд асуудал. Өнгөрсөн удаа авах стен 2 зээтэйгээ цагийг өнгөрүүлнэ гэснээр баахан хуурамч мөнгө зурулсан байвал яах вэ? Энэ авах стен бол үнэн янзын нөхөр байгаа ч тийм. За тэгсээр үзэг зөлөгтөхөд авах стенч Диппер Мейбел хоёрын нүдийг боож хайснаар дагуулад ойролцох нуурын ирэг дээр очингуудаа загсанд авч явах юм боллоо. Гэхдээ ядчил хууль бусам хийхгүй юм да. Ингээд үүний дараа Диппер Мейбел хоёрч дуртай дургу авах стентийг хамт загсанд явах гэж үжидэл. Гэнэт нуурын ирэг дээр нэг жижиг үгэн гүйж ирснэ. Би нуурын мангасыг харсан энэ төрөд орилж чарлаад боо юм болж орлаа. Энэ жижигхэн үгнийг хөгшин Мака гэдгээжээ. Хөгшин Мака гэд хэдийгээр нуурын ирэг дээр байсан баахан хүн амьтанд мангасыг хаана харсан талаар хэлж анхааруулах гэж хэрэндэл үдсэн ч нуурын ирэг дээр хүн амьтан хөгшин ахуйг сонсоход байтугай эсэргээрээ бараг бөөндөө нийлж шоолж гардаг боловч Диппер түүний ярьсныг сонсонгуудаа нөгөө $1000 шагналын сантай уралдаан руугаа зургийг нь аваад явуулж болох юм байна гэж бодлоо доо. Айхтар өгчүү. Гэсэн ч эхлээд авах стенийг аятайхан мөрөх хэрэгтэй болчоод яг энэ талаараа авах стенд хэлээд үчтэл авах стений туслах ажилтан Зүүс гинт завтайгаа үрч ирээд Диппер Мейбел хоёртой хамт цуг өнөө мангасын зургийг авах байлдаа гарлаа. За түүний дараагийн хэсэг эхлэхдээ ч манай гурав завтайгаа нуурын дундуур мангасаа хайхтаа бэлдээд байж байдаг ба Диппер ч өнөө зургийг нь авахтаа зориулаад 17 ширхэг зургийн аппарат бэлдсэн байвал яах вэ? Гэсэн ч Мейбел Зүүс хоёр нийлчээд Дипперийн бэлдсэн зургийн аппаратыг авчиад нэг нэгээр нь эвдлээд идэг наасан. Хоёр сайхан гаралтаа. Ийхүү ангийн үйл явдал голдоо орж ирэхэд Диппер Мейбел Зүүс гуравч хөгшин Маккагийн заагаад байсан нуурын голд харал дээр очиод нөгөө айхтар нуурын мангасаа хайдаг бөгөөд эхэндээ мангасаа олж барьж авч чадсангүй яг хөө. Тэгсэн чи эцэст нь манай гурав ашгууныг мангасаа олж харахад нөгөө мангас нь бүр мангар том байдаг ба Диппер тэр гурвыг шууд хөөж гаралгүй яах вэ? За тэгж нөгөө нуурын мангас чинь манай гурвыг идэх гээд хөөж харахад Зүүс шууд Диппер Мейбел хоёрыг тэрвэрч авснаа завиндаа суугаа зүхтааж гардаг ба Диппер ч мангасын зургийг дарах гээд ядаж явахад Зүүс нөгөө мангасын урдаас Дипперийн камеруудыг шидээд идэг наасан. Йоо яах гээд байгаа юм те энэ Зүүс. Тэгж манай гурав өнөө мангастайгаа хөдөлцөөр Gravity Falls хотын хүрхээ рүү яваад ортол ард нь нэг том агуу байдаг бөгөөд энэ гурвын араас нөгөө мангас нь орж ирэх гэсэн багтдаггүй хөрхий. Тэр үед Диппер нөгөө мангасынхаа зургийг хандлаа дараад очил нуурын мангасын толгой дээр нь амар том чулуун унтал нөгөө мангасын чинь хүзүүгээр баахан тог зогсноо унаад өглөө шүү. Гэтэл энэ мангас нь үнэндээ робот байж таардаг ба хөгшин Макка гэж дотор нь өдөртөө сууж байв. За үүний дараа Диппер хөгшин Макка гэдээс яагаад ийм хийсэн талаар асуугаад өнөө хөгшин урдаас нэгж байгаа. Би зүгээр л анхаарал халамж үссэн юм аа гэтэглээ шүү. Ингээд араас нь хөгшин Макка гэт ч хүн хөгшөргөөрөө хүн амтан юу н тоогоо ойлж мартагддаг тул хүүхдүүд нь ч уулзгаа болдог учраас хүүхдүүдтэй эргэн тоогтохын тулд нуурын мангасын роботыг бүтээсэн ажээ. Ийм хүн бүхнийг сонссны дараа Диппер ч авах стенийгээ хайж явсандаа гимшингүүтээ авах дээр эргэж очиод Диппер Мейбел авах стен бүр Зүүс дөрөв хамтдаа засчилж энэ удаагийн ангимаа төгсөж байгаа юм.
Ингээд үүний дараагийн анги эхлэхэд Deeper Mabel 2 ч нугас мөрдөгч гэсэн амар лаг нэртэй хүүхдийн кино үзээ сууж байтал зүс гинт дахиж орж ирсэн ээ. Үнэн янзын боллоо хэмээн хэллээ. Тэгэхээр нь Deeper Mabel 2 ч одоо юу болсон бол гэдээ очиод үзсэн чинь авгах стенийх нь аль дээр үе тодтолж аваад мартсан Ланы тосон Абрахам Линкольн нарны гэрэл цохиулаад хайлтсан байдаг бөгөөд Mabel ч тэрийг нь олж харангуйтаа авгах стендээ шинэ Ланы тосон баримл энтер хийж өгөхөр боллоо. Mabel ч угаасаа харах царайны урлагийн авьяастай хөвгтлээ. За үүний дараагийн хэсэг эхлэхэд Mabel нөгөө Ланы тосороо юу гэхээ мэдгүй сууж байтал гэнт яг урд нь авгах стен гараад ирдэг ба тэрийг нь харж онгод нь орсон Mabel ч нөгөө Ланы тосороо авгах стенийнхээ холбыг хийхээр болж 3 өдөр 3 шөнө нойргоо суусны эцэст Ланы тосон стенийг бүтээлээ шүү. Айхтар хөвгтүүд юм аа. За тэгээд өөрийнх нь хөлбөрийг бүтээснийг авгахтаа үзүүлсний дараагаар стенж Ланы тосон баримлуудаа эргэн дэлгэхээр болж баахан хүн амьтныг нээлтийн ёс центр дээр цуглуулсан байваа. Яаж цуглуулсан юм болов? Тэнхүү удалгүй стен нөгөө нэг Ланы тосон баримлуудынхаа цуглуулгыг дахин нээж байгааг зарлангаа өөрийнхөө Ланы тосон хөлбөрүүдийг түмэнд үзүүлж гарлаа. Тэгсний дараагаар Mabel ч хідэн үг хэлчихэд байж байтал Gravity Falls хотын телевизэн сурвалжлагч Шандре Хименез гэмийн хэмэгтэй гарч ирсэн стенс асууж байгаа. Та энэ нээлтэн дээр үнгүй пицца таарна гэсэн байхаа? Хаана угаан болоо гэж асуухад нь стен мэдээж баахан хүн амьтан цуглуулгын тулд худлаа пицца таарна гэсэн болж таарлаа. Мэдээж эн чинь стен шүү дээ. За үүний дараа хүмүүс бөөн ууруулаад явдаг бөгөөд тэр оройн стен өөрийнхөө Ланы тосон баримлтай хамт зураг энтер үзсэн сууж байв. Тэгтэл нэг удалгүй стенч бөөн өрлөн чарлан болохоор нь Deeper Mabel 2 яваад очтол Ланы тосон стений толгойг тастаад хийцэн байвал яах вэ? Яа. Ингээд үүний дараа бөөн цагдаа сэргийлэх хийгээд хэргийн газрыг үзэж байтал Deeper ч цагдаа нарт тусламаар байна гэхэд Gravity Falls хотын үнэн бүтэхгүй хоёр цагдаа Deeper-ыг мань чи юу чаддаг юм гэж мэгээд шоолж гарваа. Тэгэхээр нь Deeper ч маргааш өглөө шарандаа өөрийнхөө мөрдлгийг эхлүүлж нууцлаг тэмдэглэлээ уншаад байж байхдаа Ланы тосон стений хажууханд цоорхой гутлын мөр угааг олж хараад дагаад явтал аллагын зэвсэг болох сүхч стений будингийн хажууд хэвтэж байлаа. Энэ хүүний дараа Deeper ч нөгөө сүхвээ зүс үзүүлдэг ба зүс ч энэ сүхний эзэн байж болох Gravity Falls хотын модчин эрдэнэгийн байн гочдөг амар эвгүй барыг манай хоёр зааж өглөө. Тэгсэр үүний араас үзэг солигтод Deeper Mabel 2 худлаа үнэмлэх үзүүч энтер байгаад нөгөө баарлуу нь явж ороод эр хүн дэнтэй уулзахад эр хүн дэн ч аллаг гарах үеэр гудамжны цаана байдаг цагийг нүдээ зогсож байсан байж таарав. Ийхүү мухардалд орсон Deeper ч эр хүн дэнд сүхөө үзүүлэхэд солгооны сүх байж таардаг ба Deeper Mabel 2 ч тэр өдөр нээлтэн дээр ирсэн хүмүүс дундаас солгоо гартаа хүн хайж гарлаа. Ингэсээр эцэст нь хамаг сэжүүр Gravity Falls хотын сонины сурвалжлагч Шидэмгийн Тоби дээр ирж байгаа маа. Тэнхүү үний араас үзэг солилцоход орой болсон хойно Deeper Mabel 2 хотын 2 цагдааг дагуулсан Тобигийн хуруу дайрч ороод хэргийг нь хүлээлгэх гэсэн боловч Тоби тэр өөр ажил дээрээ бүр үнэн бүтэхгүй юм хийгээд байж исэн камерын бичлэгнээс тогтогдлоо. Тэгэхээр нь Deeper ч нөгөө сүхэн дээрх хурууны хээ байгаа эсгийг шалгуулж харахад ямар ч хурууны хээгүй хүн энэ аллагыг үйлдсэн байж таарлаа. Ингээд ангийн төгсгөл болоход Deeper бүр сэтгэлээр унтсан Ланы тосон стений оршилгон дээр байж байтал Ланы тосон стений гутлын цорхойг харчаад Deeper Mabel гэж хэлж байгаа. Mabel, хөөе Mabel, цорхоо худалтай бас хурууны хээгүй юу вэж таарах вэ гэж хэлж дуусаагүй байтал Deeper ард байсан Sherlock Holmes-ийн Ланы тосон баримл гинт эм орсноо. Баяр хүргэе Deeper Paynes. Чи биднийг барьчихлаа шүү гэдгэлээ. Тэгсэн явж энэ Ланы тосон баримл чинь үнэндээ хараагдсан байсан бөгөөд олон жилийн өмнө Стен эднэрийг баг хулгайлах шахаад овоогоод авчирсан юм байна шүү дээ. Тэгэхдээ энэ хэдэн Ланы тосон баримлууд нь шүн дөлөөр Стений унтаж байх зур жинхэнэ дураараа дурагддаг байсан боловч цагийн уртад орлого олохоо болоод эхлэхээр нь Стен нөхдүүдийг өөр өөрөнд дуруулж тавиад тэг бүр мартцсан байвал яах вэ? Ингээд Ланы тосон баримлууд ч дахин гарч ирэхдээ тэр оройн Стенийг алах гэж байсан боловч андуураад Ланы тосон стений толгойг тасцсан байдаг бөгөөд одоо л нууцыг мэдсэн болохоор Deeper Mabel 2-ыг ч алан тал нь боллоо доо. Тэгж үүний дараа бөөн алан эхлэхэд Deeper Mabel 2 ч Ланы тосон баримлуудыг нэг нэгээр нь хайлуулж ааснаар хамгийн сүүлд нь Ланы тосон Sherlock Holmes-ыг Deeper тэнэгтүүлж байгаад дээвэр дээр гарan нарны гэрэл цохиулаад хайлуулж дуусгав. Иймгүй Ланы тосон стенийг хэн асан талаар стенийг орж ирэхэд Deeper Mabel 2 ч аавгахтаа хэлэх гэж байтал цаатхан тоод сонсолгүйгээр энэ удаагийн анги минь төгсөж байгаа юм. Ингээд цуурлын 4-р анги эхлэхэд Стенч нөгөө нэг хідэн аргаараа жуулчдын мөнгийг сайхан сэгсэрч Deeper Mabel зүүс гурвч нийлчээд барын нудрагч гэнүү нэг тийм сонин шоу энтер үтсэн сууж байла. Тэгтэл тэр үеэр зурагтаар Геодоны далдын малгайг их айхтар газрын тухай реклам гаргахад нь Deeper Mabel зүүс гурвч тийшээ явж үзэхэр боллоо. Ядаж явахад Стен энэ Геодон гэдэг нөхөртэй нь алцаад байдаг юм уу хаашаа. За тэгсэр үүний араас үзэг солигдоход манай гуравч Геодоны далдын майханд очиод ерөнхий үзэмч нь өөр болохоос бүр яг Стений нууцлаг овоох шиг байдаг бөгөөд бүр өөрсдийн гэсэн зүстэй ч байх шиг. Ингээд удалгүй Гидеоны шоу эхлэхэд Геодон гэж нэг айхтар том агуу шидтэн байдаг болов уу гэсэн чинь зүгээр нэг муу бацаан байж таардаг ба. Хөөхөн дуу муу дуужуулахдаа хотын хідэн хүмүүсийг бүр янзыг тархитаж мархитаад өөртөө итүүлээд алж өгч байна. Гидеон энэ хідэн дундаа хурган одны юм шиг байгаа мó. Тэгээд маргааш нь болоход Deeper Mabel 2 гэртээ бас ээлж нэг бүтэхгүй юм хийгээд сууж байтал Гидеон Mabel дээр хурж ирсэн ингэж хэлж байгаа. Сайн уу, хоёулаа өчигдөр танилцж чадаагүй би чамайг үзэгч дунд сууж байхыг хараад хөөхстэй янзын охин байна гэж бодсон шүү. Mabel-ийг бүр муухай паналж гардаг ба муу шаар чинь янз нь крашлдаг болж тээ.
Ингээд үүний дараа Мэйбэлч Гёдентэй хамт гараад явдаг ба буцаад ирэхдээ тэр нүүр ам хум сурууга ямар амар болгоцсон юм те. За тэгсээр үүний дараагийн хэсэг эхлэхэд Гёден Мэйбэл хоёр ч дахин нэг удаа цагийг янзын өнгөрүүлээд байж байдаг ба энэ үеэр Гёден шууд Мэйбэлийг мань болцоонд өртлөө шүү. Тэгтэн Мэйбэлч Гёдений саналыг зөвшөөрдөг ба маргааш нь Гёден Мэйбэлийг авахар ирэхдээ цагаан морь зөртөө ирж мэрээд бүр яа игээд байгаа юм бэ. Ийхүү Мэйбэлч Гёден хоёрын анхны болцоо эхлэхэд Гёденч Мэйбэлийг хотын хамгийн гайгүй ресторан дагуулж орсноо. Ёстой нэг хамаг гоё хангаа юмар нь дайлаастай. Харин энэ үеэр Стенч одоо ганц зээ охиныг нь хамгийн ихээр үзэн яддаг өрсөлдөгч нь эргүүлээд байгааг олж мэдэнгүүтээ бөөн хэрүүлэхээр очдогч Гёдений аавд нь тархитуулаад хамт цуг бизнес хийх юм болж гарлаа шүү. Стенч нэрээ мөнгө гэхээр хүнээ байх юм да. Ийхүү Мэйбэл Гёден хоёрын болзоо айтайхан болоод өнгөрөхөд Гёден ч маргааш нь дахиад нэг өөр болзоонд өрснөө бүр зөвшөөрүүлэх гээд бүр чичирч гарлаа. Ингээд Мэйбэлч маргааш өрөөнд дараагийн болзоон дээрээ дахиад очиход Гёденч дахин даварч 3 дахь болзоондоо гууж гардаг бөгөөд үүнээс болоод Мэйбэлч бүүн сэтгэлийн шаналгаанд орлоо. Ядаж явахад мөнгөний үнээр авсан ах Стенч Мэйбэлийг Гёдентэй гэрлүүл мэтэр болцсон явж байгаа юм. Тийм амар тий. За тэр үед нь Дипперч Мэйбэлийг хямраад боо юм болоод ахаар нь өөрөө маргааш Гёдентэй уулзаад Мэйбэл энэ хоёрыг айтайхан салгахаар боллоо. Тэгсээр маргааш өдөр нь болоход Дипперч Гёдений болзоо руу явж ороод нүүдэгт нь хандж хэлж байгаа юм. Өө Мэйбэл чамтай хамт баймааргүй байна гэсэн. Чи ойлгоно үсттэй. Хээ гэж хэлчихэд гараа явлаа. Тэгсэн үүний дараа Гёдений жинхэнэ галзуу зан ил гарч Гёден ч бүр өөрийнхөө шидэт зүйл дээрээ баахан юм хум авч шидснээ Дипперийг одоо Мэйбэл бид хоёрын дундуур орсон морсон гэснээр алан тал нь бол явчлаа базардаа гэж. Ингээд ангийн төгсгөл болоход Гёден ч бүр Дипперийг өргөдөж байгаад хүнгүү зэлүүд газар авчирснаа нөгөө шид зүйл дээрээ бүр жигнээс алах гэж дайрч гэлвэ. Тэр үеэр Мэйбэл ч өөрийнхөө хийсэн зүйлд гимшээд байж байхдаа Стений нууцлаг овооход ажилдаг Венди гээд арай өөрөөсөө их чохонд болсон явдлын талаар ярьж байхдаа Гёденд өөрөө очиж бүх зүйлийг нь хэлэн харилцаагаа эцэлэхээр боллоо. Энэ хооронд Гёден Диппертэй ан маань үлдсэж яг алж авах гэж байхад нь Мэйбэл ороод ирдэг ба Мэйбэл ч Гёденд сайн хандаж гинтүүлж угаад Гёдений шид зүйлтийг аваад таслахад Гёден ч шарандаа Дипперийг аваад хавцал руу үсрлээ. Тэгтэн Мэйбэл ч одоо Диппер Гёден хоёрыг хавцлаас унж өгөхөөс нь аваад Гёдений зүйлтийг эвдэж хайдаг ба Гёден ч нөгөө хоёрт ингэж хэлж байгаа. Цусан өшөө аавн энэ төр гэж яваад өглөө. Ингээд үүний дараа Гёден гэртээ иртэл Стенмен Гёдений аавтай юу ч улуу хөмшиг сууж байдаг ба Гёден ч өөрийгөө сасан талаар хэлэхэд Гёдений аав нь одоо Стентэй их гэжсэн гэрээ мэрийгээ цуцлаад бүр солиорч өгтөн Стен ч одоо яаж зүгээр яхаа тэдний гэрээснийг уран зураг хулгаалаад гараад аваад явлаа. Тэгсэн яасан гэж ангийн төгсгөл Гёденд нөгөө Дипперийн анх уушаад идэх шиг айхтар нууц тэмдэглэлийнх нь 2 дахь тэмдэглэл нь байж өгөл яах вэ? Юу. Ингээд цуурлын 5 дугаар англихэд Стений гараад явангууд Вендич баахан хүн амтан цоглуулаад овоохон дээвэр дээр гарснаа. Өөрийнхөө чийлэрдэг хэсэг дээр Диппер Мэйбэл зүүс 3-ыг дагуулж ирлээ. Түүний дараа манай адч нийлчээд харсан болгон руугаа боргоцож гардаг ба энэ үеэр Дипперч Вендиг харангуйтаа сэтгэл зүрхэнд гэгэлзээд муу шаарч крашладаг болчихоо яач вэ? За тэгсээр маргааш өгдөн болоход Вендид дурлсан Дипперч одоо Вендиг хурган нууцхан хайрлаад яваад байдаг ба Вендитэй айтайхан дотнцох мөчүүдийг анаастай. Гэсэн ч энэ үеэр нь Мэйбэл гэж нэг юм Вендид Дипперийг багада хурганы дүрд орж байсан байсан гэж цусгүй алаад байдаг нас. Тэгж байтал удалгүй Вендигийн найзууд болох баахан нөхдөл хүрээд ирэхэд Вендич Диппер Мэйбэл хоёрыг танилцуулаад дараа нь манай хоёрыг дагуулад хамтдаа нэг тийшээ явахаар болчихлоо. Энэ хүүний дараа үзэг зэрэгдэхэд Вендич найзуудтайгаа хамт Диппер Мэйбэл хоёрыг дагуулад бүр нилээн дээр үеэс хойш хаягдсан байгаа дэлгүүр дээр ирэнгүүтээ хашаагийн даван дотор нь ороход лаалган дотроос зүгжтэй байлаа. Тэр үед Диппер одоо ухаан сэлж Вендид тал засахын тулд гяс нөгөө дэлгүүрийн дээвэрлүүч нь авирч харангуйтаа дэлгүүрийг дотроос нь онгойлгон хурган оноо авах гэдэг юм уу хаашийн. За тэгж манай дэж дотор нь орсныхаа дараа өнөө дэлгүүрүүч бүр түүээж гардаг ба хамаг юм хүмүүсийг нь оролдож моролдоод алж өгдөө. Тэгсэн тэр үед нь Мэйбэлч аль дээр үед зарагтгаа байсан идэх дуртай чихрийнхээ үлдэгдлийг болоод бөөлжтлөө эзнээс үлдээ бүр хийм хараад жоох шиг. Гэсэн ч нэг удалгүй Дипперч одоо хүмүүс авч өгөх гээд явж байхдаа дэлгүүрийн хөлдөөгчн дотор нэг сонин хийм олж хардаг ба тэрийгэ Венди ба нөгөөдөлдөө хэлсэнгүй. Учир нь тэгэх юм бол энэ чинь Дипперийг шоолоод нэр хүнд нь хун шүү дээ. Ийхүү Дипперч нөгөө харсан юмныхаа талаар тас нуучаад байж байтал аяандаа угаасаа дэлгүүр дотор бүр гүйдэлтэй гэдэг нь мэдэгдээд янз янзын юмнууд харагдаж эхэлдэг бөгөөд Дипперч эндээс айтайхан гарахын тулд аавгаах Стен рүүгээ залгаад ирээд авахулах гэтэл Стен удирдлагаа олохгүй байсаар угаад сувгаа сууж чадлаггүй мангар дээр үеийн драма кино үзээд тэрэндээ орцсон сууж байлаа. За тийхүү Стенээр ирж авахулах хударсан тул Дипперч ягаа мэдгүй байж байтал Вендигийн найзуудын нэг болох Робич дэлгүүрийн кассны ард 2 үгсэн цогцны зураг олж хардаг ба нөгөө хэдэн мангарууд нь тэр зургийг нь харчаад дээр нь хүрхгээ солиор өдөө. Тэгтэн Диппер ингэж байгаа. Үгүй хэрэггүй байх гэж хэлтэл Вендигийн найзууд нь ч Дипперийг мань багийн алуур энтрийг сумсаар аваад нөгөө цогцны зурган дээр нь хэвлүүлтэл дэлгүүрийн гэрэл нь гинт унтарснаа Вендигийн нэг найзыг нөгөө сүнс чинь хамгаалтын камер дотор оруулчихв. Араас нь дэлгүүрийн сүнс Вендигийн Томпсон гээд найзыг бүжиглэг тоглоом дотор оруулдаг ба Дипперч тэр үед нь гяс тэмдэглээд илгээд юу хийх хэрэгтэйг хартал дэлгүүр дуугаа сүнсийг зайлуулахын тулд яагаад энд орогдсон шалтгааныг нь олох хэрэгтэй болов. Ядаж явахад тэр үед өнөө сүнс чинь Вендигийн найзуудыг баг нэг нэгээр нь барьж аваад энд тэнд хориод өгдөг ба сүүлдээ чихрэндээ бологцсон манай Мэйбэлийг өдөрдөнгуудаа манай хэттэй ярьж эхэллээ шүү. Тэгснэ дээр нэмээд манай эдэр бүр амар тоглож мөгснөө Вендигийн найзуудын нэгийг зайц суулгаж болоход бүр манай эдийг бүр яг алж авах нэ.
Ингээд яах шарга чаргахгүйсэн Диппер эцэстээ жаахан бодож эхэлдэг ба сүүлд нь учрыг нь ашигүйг олж нөгөө сүнсэн дээр явж утснаа. "Өөй сүнсээ, би өсвөр насны хүүхэд биш" гэтгэлээ. Тэгтэл яг тэр үед нөгөө дэлгүүрийн сүнс чинь жинхэнэ төрхөөр харуултал үнэндээ нэлээд настай эмээ өвөө хоёр байдаг ба бараг 90 донд өсвөр насны хүүхдүүдээс болоод зүрх нь хагдаад нас орсон юм байна шүү дээ. Тийм болохоор энэ хоёр сүнсч Вендигийн найзуудыг ангуучлаад байсан бөгөөд Диппер ч одоо эмээ өвөө хоёр сүнснээс яавал хоригдсон сэтгэлийг нь тайлж өгч болох тугаа асуухад Дипперийг мань хөөхөн хүүхдийн бүжиг хийгэлээ. Тэгтэн Диппер ч эхлээд жаахан үгүй мүгүй гэж байснаа сүлдээ баг багтаа хийж байсан хурганы бүжгээ хийж эмээ өвөө хоёрын сүнсийг амраан нөгөө ертөнц рүү нь явуулснаар Вендигийн найзуудыг аварлаа. Ингээд ангийн төгсгөлд Вендигийн найзууд ч эргэн сэрчээд Вендигээс Диппер яаж өөрсдийг нь аварсан талаар асуухад Венди ч яг эхлээд үннийг нэлэх гэж байсан ч Дипперийн нэр хүндийг бодонгуудаа баахан сүнстэй зодтолцсон энэ хэмээн хэлж Дипперийг аварч байгаамаа. За ингээд үүний дараагаар цуурлын 6 дугаар анги эхлэхэд Диппер Мэйбл хоёр ч одоо стен дээр ирсэн ээ. Бид хоёр өлсөд байна энэ гэж байгаад стенээр өдрийн хоол ахгуулчдгэр боллоо. Тэгсээр үүний дараа үзэг солигдоход стенмен ч манай хоёрыг ойролцох зоогийн газар тавьчихад авгаах стенмен тентхийн үйлчлэгч Сьюзен гээд нэмэгтэйт их анхалсаж өгснөө баахан махтаа олц эхэлж ба. Тэр үед Мэйбл ч стен хасаа бид хоёр шариун авч болохгүй юу гэж асуутал стен ч муухай мөнгөндөө гороогоод авч өгдөг шүү. Тэгтэл яг тэр үед нь Диппер ч эр хүнийхээ чадлыг сордог тоглоомын хажууд хамгийн их оноо авч чадвал үнгүй шариун авна гэсэн зарлыг харчаад би тэр тоглоомыг тоглоод гэс шариун аваад ирье гэд Мэйбл стен хоёр тэлтэл муу хоёр шаар чин Дипперийг дэмжих нь бити үлбэр шоож гарлаа. Яах гэж дандаа тэгж тийм тий. За үүний дараагаар Дипперийн жинхэнэ дургуун хүрээд өнөөх тоглоом дээр очиод хамаг чадлаараа тоглож гарахад нэрэл Дипперийн бэр нь хүрдгүү ба ядаж байхад Диппер яг хожигчоо зогсож байхад нь артлаас нь түлээчин эргүн дээн гарч ирсэн ээ. Зүгээр жигчийн уруугаараа өнөө тоглоом чинь хожиж Дипперийг бүр бантуулаад хайчихмаа. Иймхүү бантсан Диппер ч хүн амтны царай харж чадахгүй хичээд гүгэд гараад явсан өн Стен нөгөө өвчлөгч Сьюзенг харангуудаа сандарч мандраад хачин байдаг ба түүнийг харсан Мэйбл ч одоо Стенийг Сьюзен сайн гэдгийг нь ойлгоод авгаахтаа авгаа авч өгтөн туслан нэтэр боллоо доо базар дээр гэж. Тэгсээр дараагийн хэсэг эхлэхэд маань нөгөө балаа тоглоомдоо ялж чадаагүй Диппер ч хямарсан явж байдаг ба ямар сайндаа чэйжэндээ өстэй болно гэтэрхснэ ойд очиж жинхэнэ мөчөр өнтер өргөцсөн дасгал хийгээд явж байгаа хөв. Гэхдээ манай Диппер жаахан түнэ муутай маа хөрхийн. За тэгж үтэл энэ үеэр ойд дотор нэг юм амар чангаар архиж гарахад ойн хамаг амтд зүгтаагаад бөө юм болдог ба нэг удалгүй араас нь Мене Тауэр гээд хагас ирхэн хагас бухч гэх нэг айхтар үлгэрийн амтан гарч ирснэ Дипперийн хатаасан махыг идэж өглөө. Тэгсэн тэр үеэрээ нөгөө Мене Тауэр чин Дипперийн сэтгэл санааны хямралтай байгааг үнэрлээд мэдчихдэг ба өөр дээрээ суулгаж байгаад юу болсон талаар асуулгаад хурган сэтгэл санааг нь засах гэж үзлээ. Ингээд сүүлд нь Диппер ч хамаг зовлонгоо ярьж дуусны дараагаар Мене Таураас та надад хэрхэн эр хүн шиг байх талаараа ганц хоёр зөвлөгөө өгч болохгүй юу гэхэд нөгөө Мене Тауэр чин Дипперийг дагуулад агуур явлаа. Яасан хөөрхөн Мене Тауэр. За түүний дараа нөгөө Мене Тауэр чин Дипперийг мөрөн дээрээ суулгаад ой дундуур баахан гүүж ирснийхээ дараа агуу дээрээ ирээд бусад Мене Тауэртайгаа Дипперийг танилцуулж Дипперийн хүсэлтийг ахлагчтай дамжууллаа. Тэгсэн тэрийг нөгөө хэдэн Мене Тауэр чинь хоорондоо хилцэж байж шийднэ гэснээр хоорондоо зодтолдож модцоод бүр алж өгч байна. Тэр зурч яах вэ? Мэйбл аваах Стенийгээ болзоо энтерт бэлтгэхэд хамаг чадлаараа үтсэн ч Стен яалтчгүй хөөрхий нас энтер нь ойсон болохоор ч тэр юм уу засал авааргүй болцсон байна чааваас. Тэгсэр үүний араас Дипперийн ядал явдал гарч эхлэхэд нөгөө Мене Тауэр чинь баахан ярилцаж байгаа Дипперт юм хүм зааж өгч чадахгүй өнтерхтэн. Диппер ч нөгөө Мене Тауэрд чинь та нар надаа юм хүм зааж өгөхөөс арай айгаад байгаа юм биш үстэй гэж сумалсаар байгаад зөвшөөрүүлжлээ. Ингэж үүний дараагаар Мене Тауэр ч Дипперийг янзын сургаж нөгөө талд Мэйбл ч Стенийг Сьюзентэй хийх болзоонд нь бэлэн болохоор байдгаар үзэж гарлаа. Ийхүү явсаар ангийн үйл явдал голдоо ороход нөгөө Мене Тауэр чинь Дипперт баахан юм хүм зааж өгсөөр эцсийн даалгавраа өгөхөд бэлэн болсон байдаг ба тэрийг ч Диппер сонсчоод би юунд ч бэлэн байна энтергээд амар өөртөө ихтэй хэлж гарлаа. Түүний дараа Мене Тауэрууд Дипперийг өөрсдийнхөө ахлагч болох амар том биетэй бүр галаар амьсгалдаг Мене Тауэртай уулзуулаад олон толгойд бааван толгойг авчрах сүүлчийн даалгаврыг өгдөг ба Диппер ч ихэнтэй амтны ам бүрлэн гэдэгтээ жаахан дургуутсаж байсан ч эцэст нь зөвшөөрөөд нөгөө бааваагч нь алхаар явлаа. Тэр хооронд өдөржингөө авгаах Стентэйгээ ноцсны дараагаар орой олж Мэйбл ч Стенийг хэрэг хөөрчлөгдсөн байна уу гартал баг эсрэгээр нь Стенийг бүр улам долоон дор болгоо хайцсан байдаг наасан. Йоо. Ингээд ангийн төгсгөл болоход Диппер ч нөгөө олон толгойд баавган агууд очоод дийлж хаянгуудаа яг алах гэж байтал нөгөө олон толгойд баавгууч нь Дипперийн сонсох дуртай октоодын хамтлагийн дуг сонсоод үзмээр байна энтер гэтэглээ шүү. Тэгсэн тэр үед нь Дипперийн сэтгэл гинт хөрөнгуудаа олон толгойд баавгааг алхаа болоод буцан Мене Тауэрууд дээр очингуудаа өөрийнхөө хин гэдгээс ичгүй байгаа талаар овоо өрөм шиг хэлээд ажиллаа. Одоо Диппер минь тэр зур Мэйбл ч Стен ахыгаа заавал хүчээр өөрчлөх гэж үзгээ болонгуудаа яг байгаа чигээр нь бандаж тавчгтэн Сьюзентэй уулзуулаад таалагддаг гэдгийг нь хэлүүлээд дугаарыг нь авахулчваа. Тэнхүү үүний дараа Диппер ч Мене Тауэруудаасаа эргэн эртэл Стен Мэйбл хоёртой хамт цуг орон хоолой иддэг бөгөөд тэр зур ашгүй чэйшин дээр нь ус ургацсан байгааг анзаартал Мэйбл тэрийг нь зулгаагаад дурсамжийн ном дотор хатгалжуул яах вэ? Тэгсэн дараа нь Стен чирээ дүүрэн ургасан үсээ харуулснаа. Чи манайхны дөрөөсөн бол ийм л болно доо гэж үзүүлээд ч шиг.
Ингээд сурлын 7 дугаар анги эхлэхэд Стэн овоохот дотроо залуу хүмүүс зориулсан үйлчлэг энэ төр зохион байгуулах гэд баахан бэлтгэл ажил болсон зогсож байлаа шүү. Харин тэр зур Дипер Мейбл хоёрч бие биентэйгээ тоглоод байж байдаг ба сүүлд нь Вендич энэ хоёр дээр нэмэгдэх шиг боллоо. За тэгсээр эцэст нь Стэн хүмүүсийг сахилгуудад байхаар нь хамаг тоглоомуудыг хурааж авснаа Диперт баахан үдшилтний зарлага өгснө хувлээд иргээ явууллаа. Тэгсэн яасан гэж Дипер өнөө баахан үдшилтнийхээ урилгуудыг авсны дараагаар ахынхаа офис руу ороод бүр мангар дээр үеийн хувьлагчийг нь ажиллах гэж байгаад гар амшуулсан чинь Диперийн гар нь цаасан дээр хувлагдаж шааширснэ амьлаад босоод ирдэг ба тэрийг нь хараад шоконд орсон Дипер Мейбл хоёрч нөгөө амьсан Диперийн гартаа цаасыг гэс барьж авсан ундаагаараа цацаж үгүй хэлээ. Энэ хотод бүр зүгээр юм нэгч байдгүй наасан. За тэгсээр үзэг сэлгэхэд Стэнч Зүүсийг гуйгаад байхаар нь DJ болгож Диперийг оройжонгоо Вендитэй хамт кассан дээр тавьдаг ба Мейбл ажил алах гэж байсан ч үйлчлэг дээр орохыг зөвшөөрлөө шүү. Мейбл мань өнөөрөө баахан хүүхдүүдтэй танилцаж шинэ найзуудтай болно гинэ. Ингээд ангийн үйл явдал явсаар Стэнли үйлчлэг дөхөд ирэхэд Дипер мань Вендитэй хамт оройжонгоо цуг байна гэд бөөн баяр хөөр болцсон байж байдаг бөгөөд хэрхэн яаж дотн болох тухайга төлөвлөгөө гаргацсан ч явах шиг. Тэгсэн энэ үед нь Мейблч Диперийн гаргасан төлөвлөгөөд мангар уртцаасаа харснаа. Дипер энэ чамд хэрэггүй. Чи зүгээр л өөрийнхөө байхад болно гэж хэлсэн боловч Дипер тэрийг нь тоосонгүй. Ингээд үүний араас үйлчлэг эхлэхэд Диперч Вендитэй хамт кассан дээр гарч Мейблч үйлчлэг дээр байхдаа Гренда Кенди гэд хоёр охинтой танилцаад их сүрхий найзууд боллоо. Тэнхүү үүний араас DJ байсан зүйлсч өнөөрөөний үдшилэгний хатан хааныг шалгаруулах тэмцээн зарлаж байхад Gravity Falls хотын хамгийн алдартай охин болох Pacifica гэд мангар их замтай охин хурж ирснээр нөгөө үдшилэгний хатан хааны тэтмэг шууд авах гэж үзлээ шүү. Тэгтэл Мейбл хажуунаас нь гарч ирээд нөгөө хатан хааны тэмцээнд өрсөлдөхөр боллоо. Pacifica-тай уг нь танилцах гээд очисон боловч тэр нэг их замтай минь Мейблийг бараг доромжлол байдаг наасан. Ингээд үүний дараа Стений үйлчлэг эхлэхэд яг голдоо орж нэлээд дажгүй болоод ирэхэд Вендич Диперийг гадаа үлдээгээд дотгошоо яваад орчлоо. Тэгсэн тэр үед Диперийн Вендитэй оройжонгоо хамт байх энэ төр нь худлаа болоод дотгошоо орох гатал аваагаах Стен гарч ирээд бүгд оройн турш кассан дээр суун гэсэн биз дээ гэд оруулсангүй шүү. Тэгэхээр Диперч өглөө өөрийнхөө гарыг хувлаад амь оруулсан талаараа гинт санангуудаа Стенээс нуугдаж иргэн овоохот дотор орж ирснэ өөрийгөө хувлаж ирээд Тайрон гэд нэр мэр өглөө. Тэндээс Диперч өөрийнхөө хувилбар болох Тайрны гадаа кассан дээр суулгаж өөрөө болохоор дотгошоо оронгуудаа Вендитэй нийлээд жинхэнэ ангалцгаар боллоо шүү. Гэсэн ч тэр үед Вендигийн найз Роби ирсэн. Диперч жинхэнэ шавар хаадаг бөгөөд Диперч Робиг Вендигээс солдуулахын тулд дахиад өөрийгөө 2-3 хувилснаа Робиг зайлуулах юм боллоо. За тэр үеэр Мейблч нөгөө Pacifica гээд охинтойгоо өрсөлдөж Диперч хувилбаруудтайгаа нийлж байгаад Робиг нь дугуйг хулгайлуулж Вендиг ганцаарнг нь үлдээлээ. Гэсэн ч тэр үед Дипер Вендитэй очиж ярилцахаас айгаад дахиад шал хэрэггүй юм бодож модоо сүулдэ бүр хувилбаруудтайгаа нийлээд амар олон хуудастай төлөвлөгөө энэ төр гаргалаа. Гэхдээ тэгсэр сүулдэ Диперч нөгөө бүх төлөвлөгөөгөө жин там болгочоод Вендитэй уулзах гэд яг гартал Венди аль хэдийнэ ирсэн 0 орохгүй зогсож байдаг ба тэр үеэр Диперч яг гоё өөрийнхөө байж Вендитэй ярьсны дараа заавал ингэж юмыг хүндрүүлж төлөвлөгөө энэ төр гарах шаардлагагүй ойлголоо. Уг нь түрүүн Мейбл хэлээд байсан шүү дээ энэ талаар нь. Ийхүү үүний дараагаар Диперч хувилбарууд дээр очсноо саний босон явдлын талаар хэлтэл Диперийн хувилбарууд ч Диперийн төлөвлөгөөг дагсангүй өтер гэж байгаад хорж хайснаа. Өөртөө Вендитэй бүжиглэнгэснээ хоорондоо алцаад эхлэв. Тэр дундуур нь Дипер айтайхан зугтааж амждаг ба өөрийнхөө бүх хувилбаруудыг устгаж хайснаа. Нөгөө Тайрн гээд анхны хувилбартайгаа ноцтолж явах зур Вендиг аль хэдийн Робитэй ярилцах зогсож байгааг олоод харчлаа. Ингээд ангид төгсгөл болоход Мейбл хэдий Pacifica-гаас илүү байсан ч гэсэн Pacifica баахан хүн амьтныг мөнгөөр зодож бүр янз бүр болсоор гоод тэмцээнд ялж нөгөө тэтмээ авлаа шүү. Гэсэн ч Мейбл эцэст нь шинэ найзуудтай олж Диперч нөгөө хувилбартайгаа шантраад дээвэр дээр ундаа уусууж байхдаа андуур чингийн муулгаж хайдаг бөгөөд нөгөө хувилбар нь ч уусаж байхдаа Диперийг бас зоригтой байгаар энтергээд урам өгөөд байдаг шүү. Ингээд цуурлын маань 8 дууран гэхлээр Стенч 2 зэд үгээ аваад хотоор явж байлаа. Тэгтэл гэнт Стений урд баахан морин дэрхтээ усууд гараад ирдэг бөгөөд Стенч үүнийг харчаад үгүй энтергээд орж мөрснө машинтайгаа цухтах гэж үзсэн боловч чадсангүй шүү. Ингээд үүний араас үзэг солигдоод юу болсон юм болоо гэсэн чинь Gravity Falls хотод маань үндэслэгчийнхээ баярыг тэмдэглэж яваа бөгөөд Стенч энэ баярт нь бүр жигтэйхэн их дургүй юм байх уу. Хөгшин хүнч аргагүй үсттэй. За үүний дараагаар Дипер Мейбл хоёрч баярт оролцохоор үлддэг бол авгаах Стен харин марин гэд үлдлээ шүү. Ингээд Дипер Мейбл хоёр явсаар хотын төвд ирэхдээ нөгөө өмнөх анги дээр Мейблтэй өрсөлдөд исэн Pacifica нь одоо гэрийнхэнтэйгээ тайзан дээр сууж байдаг бөгөөд Pacifica-гийн хэлэн зөвөн Gravity Falls хотыг үүсгэн байгуулсан юм байна л да. Үүний дараа Pacifica-ш тайзан дээр гарч ирээд өөрийгөө танилцуулах хүн байна уу гэхэд Мейблч тайзан дээр гарч ирэн өөрийгөө танилцуулж баахан хүмүүсийн алга ташил авахд Pacifica атаархсандаа Мейблийг мань жаахан ухаан муутай энтергээд доромжилж өглөө шүү. Ямар атаархуу шаар вэ. За үүний дараа Мейблч бүр сэтгэлээр унаад өмссөн байсан хөрхөн нохоотой цам цумцаа тайлаад чихэр идээ сууж байдаг ба тэр үед нь Дипер хурч ирээд нөгөө айхтар тэмдэглэлээс Pacifica-гийн элен зөвөн үнэндээ Gravity Falls хотыг үүсгэн байгуулагч биш байж болох тухай уншсан талаараа Мейблт хэлж тэмдэглэл дундаасаа нэг нь нууц загтлуулж манай хоёр чинь хэргийн үнэн мөнийг олохоор боллоо шүү. Тиймээс үүний дараа Мейбл Дипер хоёр ч одоо номын санд ирээд хэрхэн нөгөө нууц тэмдэглэлээ тайлах вэ гэж үзлээ. Мейбл тэр нууц загтлаар цаас малгах хийгээд өмсдөл тэрэн дээр нэгэн газрын зураг гараад ирвэл яах вэ? Ингэж Диперч нөгөө захлын нууцыг нь тайлчаад үжитэл Gravity Falls хотын 2 цагта Дипер Мейбл хоёрыг хайгаад орж ирдэг ба янз нь манай хоёрыг хотын нууцыг тайлахаар явж байгааг мэдсэн байна л та.
Ийхүү үүний дараа Deeper Mabel хоёр нөгөө нууц цагтал дээр байсан газрын зургийн дагуу хотын музей дээр ирэхэд Mabel дахиад л өрөмний өчиг зүгээр сууж чадахгүй байхдаа дараагийн байршлыг нь олж мэдээд манай хоёр ч оршуулгын газар руу явахаар болж байгаа юм аа. Тэгсээр Deeper Mabel хоёр ч нөгөө байршлаар нь явж очихдоо Mabel дахин оршуулгын газарт байсан хөшөөний хуруу руу хамраа хийж мэж байхдаа нууц хаалга онгойлгодог ба дотор нь яваад ортол Америк нэгдсэн улсын баахан нууцуд болон Gravity Falls хотын жинхэнэ үүсгэн байгуулагчийн талаар мэдээлэл байлаа. Тэр хүнийг нь Quentin Tremblay гэдэг ажээ. Ингэж манай хоёрч гол нууцаа олж мэдчихэд үжитэл нөгөө хоёр цагтаа чинь Deeper Mabel хоёр дээр хурж ирээд тэр Quentin гэж ямар хүн байдаг талаар бяцхан киног үзүүлв. Тэгсэн Quentin Tremblay гэдэг хүн чинь Америкийн 8.5 дахь ерөнхийлөгч байсан бөгөөд Америкийн түүхэнд хамгийн ичмээр хүн байсан болохоор баг хүчээр албан тушаалаас нь буулгасны дараагаар баруун зүг рүү хурж ирээд Gravity Falls хотыг байгуулсан юм байна шүү дээ. Ингээд энэхүү кинод дуусны дараагаар бид ерөнхийлөгч Quentin Tremblay өөрийгөө самрын тосон дотор хийн царцаан үлдээсэн байхыг олдог ба өнөө хоёр цагтаарч Deeper Mabel хоёрыг улсын хамгийн ичмэр нууцыг мэдсэн учраас бүх насаар нь 20 гээд аваад явлаа. Тэгсэн ч сүүлд нь Deeper Mabel хоёр нөгөө ерөнхийлөгчөө самрын тосоос нь гаргаж байгаад хамт цухтаадаг бөгөөд ерөнхийлөгч Tremblay чинь хизээч албан тушаалаа өгөөгүй болохоор ерөнхийлөгч шивэр байдаг ба Deeper Mabel хоёрыг хөөгд байгаа цагдаа нарт тушаал өгч манай хоёрыг шоронд орохоос аврав. Ингээд ангийн төгсгөлд ерөнхийлөгч Tremblay Mabel-ийг конгрессийн гишүүн болгож Deeper-д өөрийнхөө ерөнхийлөгчийн төлхүүргээд ямар ч юмыг онгойлгодог төлхүүрээ өгдөг ба морин дээр артлаараа харж суугаад яваадаг. Тэгсээр эцэст нь Mabel ч Pacifica-гийн нууцыг олон түмэнд дэлгэхгүй гэхээр нь Deeper ч очиж хэлж байгаа юм аа. Гэхдээ тэгэл явах вэ. Энэ ангийн үйл явдал төгсөж байгаа юм. Үүний араас цуурлын 9-р анги эхлэхэд Stan ч овоохон хажууханд үзэсгэлэн яамаг зохион байгуулах гэд байж байдаг бөгөөд зардлаа хэмжиж байна гэд баахан хуучин төхөөрөмж авчирсан чинь тэр нь баг нууж унах гээд идэг насаа. За тийхүү үзэг зөлөгдөж үзэсгэлэн яамаг аль биесээр эхлэхэд Deeper ч Crash Wendy-тэйгээ яамаг дээр явж байдаг бөгөөд Mabel ч яамаг дээрээс нэг хөөхөн жижигхэн торой ожингуудаа Waddles гэд нэр өглөө шүү. Тэр зур Deeper ч Wendy-г нэг сонь чихмэл авмаар байна гэхээр нь бөмбөг шидэж бай оноод авч өгөх гэсэн биш. Wendy-гийн нүдийг авчид бөмбөгөөр хус чаяад хөхрүүлж чаяад дээр нь Wendy-г Robbie-тэй нийлвэрээр хийчихдэг наасаа. Йоо. За тэгсээр орой болоход Deeper ч өдрийн бос явдалтаа Emerald сууж байдаг ба Mabel ч Waddles-тэйгээ ирээд Deeper-ийн сэтгэл санааг засах гэсэн ч болдгоо хөөрхий. Тэгтэл яг тэр үед нь Deeper өдөр Wendy-гийн нүдийг цогж хайчаад мүс авчрах гэж явж байтал урд нь тэглээд мүсийг нь газар асгуулсан хүнийг хараад бөөн гууруулаад очтол тэр гар нь цаг хугацаагаар аялдаг ирээдүгөөс ирсэн хүн байвал яах вэ? Тэгэд яагаад ирсэн бэ гэсэн чинь Deeper Mabel хоёрыг амьдарч байгаа энэ цаг үед нь хугацааны гажиг илэрхээр нь засах гэж ирсэн ч гажигаа олоогүй юмсан жээ. Тэнх энэ бүхнийг сонссныхаа дараа Deeper ч өнөө цаг хугацаагаар аялдаг хүнээ хөөхөн хуурч байгаа цаг хугацаагаар аялдаг метр шиг сонь төхөөрөмжийг авчлаа шүү. За үүний дараа Deeper ч Mabel-тэй хамт Wendy-гийн нүдийг бөмбөр цогтөг үе дээрээ буцаж очиод Deeper мянган өөр аргаар Wendy-д нөгөө чимлийг нь авч өгсөн ч болдгүй чаавас гэж. Харин энэ зур Mabel ч одоо Waddles гээд тоороогоо дахин хожиж өдрийг бүр янзтай өнгөрүүлж байна. Тэнхүү сүүлд нь Deeper ч аргаа аваад баахан тоо одож байгаад Mabel-ийн тусламжтайгаар ашгүй нэг Wendy-гийн нүдийг бөмбөрөөр тас цохилгүйгээр чихмлийг хождог ба үүний дараа Mabel ч одоо Waddles-ыг дахин нэг удаа хожих гээд очтол Pacifica гээд нөгөө охин Mabel-ийн өмнө орж ирээд Waddles-ыг хожсон байвал яах вэ? За тэгээд үүнийг харж бөөн шок болсон Mabel ч Deeper дээр очиод буцаад өнгөрсөн рүү явах гэтэл Wendy-д овоо тоогдсон Deeper ч үгүй гэж мэгээд бодлого Deeper Mabel хоёр ч хоорондоо зодлоод бүр бөө юм боллоо. Тэгсэр сүлд нь манай хоёр цаг хугацаагаар аялдаг метр авах гэж байхдаа бүр 1850 он руу буюу Gravity Falls хотын анхны суурьшигчэд ирж байх үед нь хүрээд ирдэг бөө. Тэр үед нь Mabel ч урандаа өнгөрсөн үеийн хүмүүст ирээдүйн талаар баахан ярьж гарлаа. Ингэсээр эцэст нь Deeper Mabel хоёр ч өнгөрсөн одоо ирээдүйн цагаар хөөцөлдөж тэр үеэр баахан юм хүм унгашдаг ба эцэст нь нөгөө цаг хугацаагаар аялдаг төхөөрөмж нь халсаар байгаа дэлбэрэхэд эргэн одоо цаг үедээ ирсэн байв. Тэгэхдээ нөгөө Deeper Wendy чимлийг нь авч өгдөг одоо хөвчүү дээ. За тийм хүний дараа Deeper ч дахин өнгөрсөн рүү яваад Mabel Waddles-ыг авч өгч чадахгүй гэхэд Mabel ч одоо бөөн гуниг болж бүр хитэн сарын турш толгоогоо газар руу зөхөн гунигсан хэвээр байдаг ба ихчигээ ийм байхыг харж тэсээгүй Deeper ч эцэст нь буулт хийж Wendy-гийн нүдийг бөмбөр цохиж хайсныхаа дараа Mabel Waddles-ыг буцаан авч өгч байгаа маа. Ийм ангийн төгсгөл болоход нөгөө нэг цаг хугацаагаар аялагч чинь Mabel Deeper хоёр дээр ирээд гөрөмжөө автал ирээдүгөөс дахин өөр хүмүүс ирээд цаг хугацаагаар аялагчийг мань Mabel Deeper хоёрын хэрэгт буруутгаад бариад авлаа та хөргий. Ингээд эцэст нь Mabel ч одоо Robbie Wendy хоёрыг хамт суугаж байгааг харангуудаа Waddles-ыг Robbie руу явуулж Robbie-г нэг сайхан болгож тавьж байгаа маа. Ингээд бичлэгний маань сүүлийн анги үе 10 дугаар анги эхлэхэд зүүс ч одоо Stan Deeper Mabel Wendy дөрөв дагуулад аркейд тоглоомын газар ирдэг ба тэр үед Deeper ч Crash Wendy-тэйгээ тоглоод үжээл Robbie гарч ирсэн уурал шумуурлаа бүр тэнхтэж өгч байна. Хардаад байгаа мó. Яагаад гайг хааш ярьчод. За тиймхүү үүний араас үзэг зөлөгдөхөд Deeper ч Stan Mabel зүүс гуравтай покер тоглоод байж байхад нь Robbie Wendy-г байхгүй байхад нь хурч ирээд гитар тоглож моглонгоо дуудаж муудаад бүр тэнхтэж өгч байна. Тэгсэн тэр үед нь Deeper гарч ирээд Wendy-г байхгүй хэлээд араас нь Robbie чи Wendy-г ер нь тоод сонсдог юм уу гэд хэлтэл Robbie Deeper-ыг Wendy сайн гэдгийг нь ойлгоод яг Wendy рүү зурс бичих гэж байхад нь Deeper ч Robbie-г уцыг эвлээд айчив. За үүний дараа Robbie ч өөрөөсөө дүүхт болох Deeper-тэй зодлохоор болдог ба Deeper ч Robbie-гоос айгаад аркейд тоглоомын газарт нь орж нуугдаад өдөржингөө тоглоод байж байлаа. Тэгтэл тэр үед нь Deeper ч одоо Street Fighter шиг тоглоом дээр байж байхдаа нэг сонин нууц комбо хөдөлгөөн олдог ба тэрийг нь хэрэгжүүлбэл нөгөө аркейд тоглоом дотроос чинь Rumble гэх тоглоомын дүр нь амьлаад гараад ирвэл яах вэ?
Тэнгэр минь гэж. За үүний дараа Дипперч Рамблд Роби өөрийнх нь эцгийг хөнөөсөн гэж худлаа хэлээд Робиг зодуулахар болоод ижил Рамблийн энержийн дуусаад байхаар нь гэртээ очиод нэг сэндвич урд мөрдөн тавьж өгөөд Рамблиг холлоо. За үүний дараа Дипперч Рамблиг дуудаад Робитой зодуулах гээд авчиртал Рамбл Робиг зодохш. Роби Дипперийг аавыг нь алсан гэж бодоод өшөөг нь авч алах гээд дайраад эхэллээ шүү. Тэгтэн Дипперч Рамблд үннийг хэлээд Роби миний эцгийг алаагүй би худлаа хэлсэн юм гэдэгтэн Рамбл ч одоо бөөн уруулж Робиг орон Диппертэй үхсэх үзгэр боллоо. Ингээд Рамбл Диппертэй тулж эхлэхэд Дипперч Рамблыг бүр яалтчгүй дийлдэггүй бөгөөд эцэст нь хувь заяагаа хүлэн зөвшөөрч эцсийн комбо цохол энтер яваад хамаг амин дуусаад дэлж зодуулаад унаад өглөө. За үүний дараа хэдийгээр Рамбл ялсан боловч тоглоом дуусаж Рамбл хорвоо ертөнцөөс замхан алга болов. Ингээд сүлд нь Робич Дипперт уурлаад зодох юм болтлоо. Диппер Робигоос айхгүй байсан болохоор манай хоёрт зодтолтоо болж Вендич аяллаасаа иргэн гүйдэрлээ. Үүний дараа Роби Диппер хоёрч дараагийн удаа зодтолдохгүй октовчиг нэг нэгээ нууцаар үзэн ядий гэж мэж тохиролцоонд хүрч мөрлөө. Язар таргиж. Тэгснээр дараагийнх нь хэсэг хэлэхэд Роби Диппер хоёр Вендиг харахад зүгээр юм шиг байгаа мөртлөө Артур нь бие биен рүүгээ айгүй муухай харж мараа тэнтэж өгч байна бүр октовчиг ёо. Яах гэдэг хоёр шаарвэ. За энэ түрээд Gravity Falls-ийн эхний хэсэг дуусч байна. Эх 7 хоног тааттай дараагийн хэсгээр уулзах хэсгээ та хэдийн лайк болон subscribe дарсан эсвэл сэтгэл үтсэн хэсгээс чинь харж байгаад шийднэ. Түр баяртай.